нэг сонирхолтой жочи өрсөн. Дизайнер ирлээ. Өө за ороорой. За ярьжсэн чи яг ороод ирлээ. Дизайнер ирлээ сонгоо. Одоо админ. Тэгээд гоё ертөнцийн ээж манай ихнэр. За орж ирлээ. Ихнэртэйгээ ярилцъя бас. Сонирн байна. Бид хоёр яг өдөр болгоо ингэж нөгөө нэг гэртээ ярилцдаг ч гэсэн яг камерын өмнө ярилцах. Ямар үдийг бас үзье. Дизайнер ирлээ. Дизайнер нэрлээ. Шоол кофе амар дуртай штэ. За баярлалаа. За энэ аягны түүхийг бас Японд хоёлоо явж хахад манай найз болортуяа маань Батбатар хоёр маань Starbucks-аас авч өгч бэлгэлж ирсэн. Тийм. Уг нэг томороо нэгт байдаг байсан гэсэн дараа нь хоёрт орсон гэдэг амар гоё дизайнтай Starbucks байсан. Тэрний зургийг хойлоо тавьчих тийм. Үсгэл аймгийн Ар булаг сумын Малчин айл хөвгт яаж яваад интерьер архитектурын мэргэжлийг сонгох болов. Үсгэл аймгийн Ар булаг сумын аймгийн алдарт уяач Ганбаатар гэх манай аав морь үйдэг уяач хүмүүссэн. Дүүр анги хүртлээ сумандаа суужгаад тэгээд ингээд манайх ч бас сумандаа тийм баян айлд орохгүй. Тэгээл бас дарга биш. Тэгээ аав маань бас үе уун. Тийм болохоор ингээд нэг юм одоо бүхэн би бинээ таньдаг байх нь эсрэгээрээ бас жоох ингээд би мянга сайн байсан ч гэсэн өө энэ танаа авчин тэнд уцаа явж илээ гэл ингууд ингээд сэтгэлд арчдаг ч юм уу те. Тэр байдал надад ингээд жоохон тааламжгүй санагдаж гисэн гэж болно. Тэнгүүтээ би шууд ээжтэй хэлэл би аймагт сурна. Том газар явна гэд. Тэгээ манай ээж за чи чадах юм уу? Чадвал тэгэл яв. Тэгэл айл амтнаар ингээ хэцүү байсан ч гэсэн би нэг ч гомдолч хэцүү байна гэж хэлж байгаагүй. Ангийн дарга марга байгаал ингээд ангийнхандаа амар ирэх. Тэд нар ингээд миний нөгөө одоо ар гэрийн юм хайр тутсан одоо хол байгаа байдлыг нөхчдөг байсан гэж найзуудаасаа нөхчдөг. Тэд нар илүү хайрладаг байсан. Тийм болохоор ингээд амжилтаа сураал. Тэгээд яг 2000 оны 100 болоод манайх ингээд баг манайх гэлгүй манай аймгийнхан баг их мал алдсан. Баг 90% нь одоо малынхаа баг 90% алдчихж байгаа байхгүй. Манайх жишээлбэл 60 хүртээ байлаа гэхэд 10 хүрхгүй хүртээ үлдчихэж байгаа байхгүй. 7 дугаар юм гэсэн юм уу. Тэгээд одоо аав ич хоёр намайг их сурвал төлбөр төлөх баг худлаалчлаа шүү гэдгийг олж хараад тэгээд би ч одоо яаж юм их сургуульд орох уу? Гэхдээ би яагаад ч юм нэг юм барилгын мэргэжил юм барьдаг мэргэжилтэй болъё гээд хар ойрны зурагтай хевсэдэг шүү дээ. Бараг тэрийг ингээд орой харж унтгаалганда төсөөл давтаад ч юм уу. Тэгээд тэр нэг хар ойрны нэг тэр хот руу ингээд зүудэндээ ч юм ингээд живэд орчдөг. Тэгээд тэрнээс улбалаа ч юм нэг юм барилгачин болъё гэдэг тийм сэтлэн төрсөн. Тэгээд би аавтай ярьжсэн чи миний охин тэгвэл шинээр хар ойрныг хийчихгүй да гэж хэлжсэн. Тэгэл яг тэргээр ингээд архитектор болъё гэж бодоод яваад исэн юм шиг. Тэгээд би чинь олимпиадад орж иж урилгаар орж иж төлбөрөө хөнгөлүүлдэг гэдгийг олоод харсан баг их ах нараас ингээд тэгээ яаж бэлддгийг бэлдээл тэгээ 2 жилийн дотор бэлдээл яг л баймгаасаа төрүүлж гараал улсад эхний 3-т ороод тийст урилгаар ороод төлбөрөө хөнгөлүүлээд гэхдээ бас асуудал гарсан болохоор надад нөгөө архитектурын ангид орох боломж байгаагүй урилгын яг нөгөө тийсийн дизайнд л хараалагдчихсан. Тэгээ интерьер дизайнерын ангид орсон. Яг барилгын дотор тал юм чинь. Тэгээд нөгөө яг интерьер дизайнерын ангид сурж байхдаа архитектор гэдэг суурь нь байгаад байсан. Яг тэгэхээр миний төслийн ажлууд дандаа юм архитектур суурьтай жишээлбэл 4 замын уулзар дээр юм 4 хүлтэй барилга ч юм уу. Тэгээд төсөлтийн ажил нь бүр ингээд уушгины имлэг гэх юм 2 уушг шиг хэлбэртэй барилга ч юм. Тэр чинь интерьер бол зүгээр л баригдсан барилгын дотроо гоё болгох юм шүү дээ. Минийх ерөөсөө яаж ч утсан ингээл архитектур бол гоё болгочмаар байдаг. Гоё болгох гол тэрийг бүр шинээр зохиох гол тэгээд барилгын янз бүрийн хэлбэртэй их гэл. Тэгээд тэрийг нэг манай нэг Буянбаатар багш гээд манай мэрэгжлийн багш маань олж харчаад чи архитектор болох хөөхт юм уу? Тэгээд шууд залхуулаа сур гэд намайг шууд хүчлээд. Би яг санаанд өдөр нөө дадлага хийдэг газар болохоор тэр Буянбаатар багшийн найзынх нь компанид ингээд дадлага хийгээд хичээлтэйгээ давхар зургийн компанид дадлагч хичээр ажилладаг. Маш бага цалинтай. Гэтэ их юм сурдаг. Тэгээд манай Үлзий бат захирал гээд айгу мундаг бас намайг амар гой задлж өгсөн. Захирал маань шууд оргил багш гээд одоо майдэр сайдын хүн ахгүй. Барилгын зургийн институт ингээд одоо институт гэд байсан. Улсын байгууллага байж байгаад ингээд өвчлөл гараад ингээд хувийн хвшилж шилжиж байгаа шүү дээ тий. Тэгэхэд тэр оргил багш маань Монар гэдэг Монгол архитектур гэдэг тэр зургийн компаниг үндэслээд би тэр компанид нь ажилласан. Тэгээд миний суурь айгу мундаг хүмүүсээр ингээд санаандгүй байдлаар явцсан. Тэгээ би шууд оргил багш дээр очиж би архитектор болмаар байна гэд. Тэгээд миний дипломыг харчаад чи магистраар архитектор хийчих зөрүүнүүдээ
үзчих гээд тэгээд би 3 жил гаруй сураад архитектороор сурсан. Тэгэл архитектор болсон да. Ерөнхийдөө эзэн ч хичээсэн байна, заяач бас хичээсэн. Заяа бол одоо ингээд яг бүхний бэлэг шиг тэр надад туслах хүмүүс гарч ирж байсан. Яг чиглүүлэх, зөв чиглүүлэх. За окей. Ерөнхийдөө би чиний ярианаас бас нэг юм олж харлаа. Тэрнээс дахиад буцаад нөгөө ингээ ах ирсэн яриагоо очиход ингээ малчин айлын хүүхдээ гэж тий. Манай аав бүр аймгийн алдарт уяач байсан гэдэг чинь. Харамсалтай наав ингээд Ослоор тий. Ослоор өнгөрцөн ч тий. За тэгээд одоо тэр аавын байгуулсан гавьяа хүү тий. Малчин тэр адуучин тий. Тэрийг үргэлжлүүлэх үр хүүхдүүд нь одоо тэгээд 4 үр хүүхд байна. Гэвч би одоо ингээ анзаарж байгаагийнх ингээ малаа ингээ дуусгаж байгаа. Ингээ сонсогдож байна тий. Ингээ миний төв газар руу шилжиж байгаа. Амьдралын хэм маягийг өөрчлөж байгаа. Одоо амьдралын хэм маягаа дагаад магадгүй. Энэ ганцхан танаг зохиолдоод байгаа зүйл биш гэж байгаа. Бүх малчд ингээд ихлвэл энэ Монгол ах уу Монгол гэдэг өв соёл чинь байхгүй болсон шүү дээ. Монголчдыг ганц тээж явж байгаа юм чинь энэ соёл үсттэй. Гадныхан яах гэж ирдیں۔ Ер нь бид нар хотыг үзэх гэж ирэхгүй шүү дээ. Зөвхөн тэр Монгол малч ах уу соёлыг үзэх гэж л жуулчд ирж байгаа шүү дээ. Би бол ингээ багаасаа миний өгөөдөл угаасаа малчин биш байсан байхгүй. Одоо юмыг амар удаан нухаж хийдэг боддог ч юм. Тэнгүү тийм малчин хүнд бол тийм юм хурдтай байхын шаарддаг амар авсгадаг галкал гараа орон. Тэнгүүт ингээд нэг удаа л би ингээ хоноо тууж ирэх гэж чадахгүй. Бөөнөлчдөг. Хүлдэж байгаа юм чи. Тэгээ аав урдаас ирээ. За миний охин ингээ ижил намаа хийгээд төв газраараа л яваараа. Гэт миний өгөөдөл малчин биш байгаад байсан байгаа байхгүй. За тэгээд миний зүгээр анзаарснаар гэх юм бол яагаад үл бүтэх малчид их болчих вэ ч юм уу тий. Малчид одоо яагаад юм тэр ёс жолтомжлаа гэгээд юм тэгэхээр миний бодлоор хитрхи боловсрал гэдэг юм системийг ойлгохгүй малчин ч өөр амар том боловсрал бүр хэдэн ухаанаа үеэрээ судалж ирсэн судар байтал одоо миний анзаарснаар одоо манайх ч гэсэн тийм кейс гарч байгаа байхгүй одоо үнэхээр начиг одоо за архитектор болохоо өгөхтэлтэй хичээлтэй өөрөө потенциалтай хүн байсан бол төв зөрөн газраар явж илж байна тий. За тийм потенциал авахгүй байтал оюутан болох чинь ингээ хот руу явчихж байгаа байхгүй хүүхдээ. Тэгээд 4 жил нөгөөдгөө за оюутан ч биш юм байна. Буцаад мал дараа гарыг ингүүд тэр хооронд ингээ төв газрын муу сайн юмнаас сураад буцаад эвдрээд очиж байгаа хүн мал дээр байхаар ингээ төв газар руу явчмаар ингээ сэтгэл нь хоёртоо тийм зэрэмдэг малчин биелж байгаа юм шиг. Тэгээд анзаарснаар яг зарим хүмүүс хоолж хүмүүс за муу хэлдэг чи хүүхд сургуулаас завсардууллаа, малчин болголоо, хүүхдийн ирэх мэрх гэдээ ярьдаг. Зарим хүмүүс яг хүүхдээ анзаараад за энэ малчин болох заяатай хүүхдээ мэдэрдэг байхгүй. Одоо намайг манай аав ээж маань төв газраар явах заяатай хүүхдээ ингээд шууд мэдчихсэн шиг мэддэг болохоор ингээд эртхэн сургуулаас нэг ном сонь уншдаг болчих, бичиг үсэг тайлагдчих. За тэгэнгүүт малчин ухаандаа суралцъя гэд татаад шууд мал дээр гаргацдаг. Тэр хүүхдүүд амар амжилттай малчин болж байгаа. Тэгэхээр манай кейсэн дээр болохоор аав ээж хоёр маань яг 100 тусны дараа ер нь мал баталгаа хүн байд хүүхдүүдээ сурахын хэрэгтэй байна гэд бид дөрөв баг дөрүүлэн нэг сургуульд өсгсөн бүр яжаах бид дөрөвч амар дэрсэн нэг насны зөрүүтэй. Тэгээ хамаг юм аа өөртөө баг хэдэн жил шинэ готл өмсөхгүй байж байгаад ингээ оюутан болгосон. Тэгэхээр яг буцаад ингээд хотод амьдарч чадахгүй буцаад малчин чихгүй нэг юм завсрын л хүмүүс бий болсноос л тэр алдаа үүсчлээ л гэж харж байгаа миний бодол. Ер нь одоо малчин ч гэсэн одоо гоё нийгмийн одоо соёл иргэншлээс те хоцрохооргүй амьдардаг болчлаа шүү те. Одоо нарны панел манелаар гэрээ халаачдаг одоо яадаг ч те захилгаан дулаанаа хангацдаг интернеттэй те бүх юм ингээд хөгжил төвчлээс бол хоцрохооргүй. Тий одоо tiny house гэдэг нөө чиргүүлтэй машин байшин биш тий явдаг байшин те. Тэгэл хаанч тухайлдах готорнууд гэлээ дээрээс тэрэгэн дээр тэр шаран дээр гэрачад яваад идэг. Тийм юмч байхгүй ингээд технологийн төвшил бас малчтын амьдрал юм тав тух бас авчирж байгаа. Тэрийг ашиглаж тах юм бол тий. Японд руу мэргэжлэр ажиллахаар явсан тий. 4 жил болсон тий. 4 жил гараа болсон. 4 жил гарын хугацаанд ер нь тэр амьдралаасаа жоох хуваалцвал. Би чинь Монголд ингээд яг нэлээд томоохон Монголын одоо тийм ээ томоохон барилгын компаниуд захиалагч архитектор гэдэг төслийн ерөнхий архитектор ч юм тийм байдлаар ажилласан. Тэгээд зургийн компанид ажилласан. Ингээд барилгын үйлдвэрлэлийн ерөнхий бүх салбарт нь ажилласан байхгүй. Тэгээд явахынхаа өмнө нэг жил гарын өмнө ингээд найзуудтайгаа нэг юм хувийн компани байгуулад жижигэн ажлуудыг авч ийх сонирхолтой нийслэлийн тендерүүд оролцдог. Тэгээ яг тэнцэнээс би юу болж ирсэн гэхээр тендер бид нар бол зүгээр тэр нэг дарга нарт ийм мөнгө олж өгдөг зүгээр хэрэгсэл. Одоо дарга нар нь
өрмийг хамчдаг 50% баг ингээ урьдчилгаанаас нь авчдаг. Тэгээ нэг жоох юм өчөөд та нар тэгээд хийсэн бол тэгээ яг бид нар шал авчихсан. Монголд. Тий. Яг тиймэрхүү процесс ингээд өөрөө процессд нь оронгууд ингээд сэтгэл ханамж нэг юм итгэл гэдэг юм ингээд жоох нурж байгаа. Тэгээд тэр итгэл бас юунаас олж нурсан гэвэл нөгөө манай аавч одоо биднийг загнаж үзээгөө тэгээ манай юмыг бол хэвээр галзуусдаг гэдэг. Би баг ингээ за хэр баргийн дизайн гоё юм гаргачаад бол хүмүүс таалагчна. Ингээ аавд бол ингээд тэр сэтгэлийн бол үнэхээр галзуусдаг гэдэг. Тэгээд намайг дандаа ингээд арт амар ингээд сумалдаг ч юм уу ингээд араас их пүшидэг. Тэгэнгүүт ээж баг ингээд болооч чи надаа хөөхтийг болооч гэд. Тэг би ингээд амар зөрөгтэй хөдөлдөг. Тэгээд ийм өөртөө ихтэй. Тэгээд ийм шийдэмгий тийм байсан баг. Тэгээд ингээд тэр хүн алгуулсан ч ингээд хоосорцсон. Тэгээд гинт яг хүн ингээд хүн өнгөрдөг гэдгийг мэддэг. Гэтэ яг ингээд осол чинь ингээд гинт л ингээд би чинь сайн нөхөр аав танк гэж хэлдэг байсан хүн чинь алгуулсан. Тэнгүүд ингээд хайгаад идэм лээ. Тэгээд ингээд хаанаас ч хамаагүй хайгаад ингээд гудамжаар явж байхдаа ингээд хайгаад л хүн араал. Тий харцаар хайгаад. Тэгээд би нэг сонин хайсандаа болоод Японоос хайчих юм мэдгүй хаашиж явчмар санагдсан байхгүй. Тэгээд тэр момент нь яаж таарсан бэ гэхээр нэг Японоос захирлууд ирээд ярьслага аваад тэгээд би санаандгүй нэг манай нэг ихч санал болгосон нэг тийм жуулчлал газар бүртгүүлсэн байсан. Тэгээд чи ярилцлаганд ирээд орооч гэдгсэн чинь тэгээ яг мэдэрч байгаа байхгүй надад. Тэнгүүд тэр олон ингээд бага 10 захирлсан чинь надад нэг захирал ингээд яг одоо энергиэрээ ч юм ингээд таалагдчихж байгаа юм шиг. Тэгсэн чинь яг тэр захирал намайг сонгоод авсан 2 хүүхэд авсан нэг нь би яагаад. Тэгсэн чинь тэр авсан компани бар тэр ирсэн компаниудаас хамгийн баян компани 1960 онд байгуулагдсан 3 үе. Тэгээ маш гоё компани. Ийм металл онцгой хийцүүдийг хийдэг. Жишээлбэл усан дотор ингээд хаалгыг хаадаг нэг ингэж эргүүлээл тэгэл усыг ингээд төвчдөг. Тим том дөрүүлжин хайрц. Тэр чинь ингэдэм л доо дөрүүлжин хайрцаг шиг дотор нь устай. Тэгээд усыг хаад юм лээ. Дотор устай байж иж усыг хаадаг. Тим хаалга маалга. Тэгээ нөгөө одоо Америкийн цэргийн агуулгын юм туршилтын лаборатори хаал одоо юу юм уу ч юм. Тэгээ юм том том ангаруудын хаалга ч юм. Металлын юм витражтэй том том сүмийн тэрний металл ч юм. Ийм гоё төсөл төр ажилладаг. Тим компани захирал таалагдаад. Тэгээд тэр компани бас их сонирхолтой компани. Хөдөө, Японы хөдөө. Тэгээд уламжлалт одоо гэр бүлийн компани шүү дээ. Тэр одоо аав нь байгуулад хүүхэд нь аваад ингэ явж байгаа. Инженерийн багт нэмэгтэй хүн байхгүй. Дан эрэгтэй хүн байдаг. Тэгээд эрэгтэй хүн авчраараа гэдэг тэр овсын ягтл нь яруу гэх нэг бичгэрийн эмэгтэй хүмүүс нь хэлсэн юм л. Тэгсэн чинь захирал намайг аваад очсон. Тэгээд би чинь тэнд яг ийм өөрийг юу шиг мэдэрсэн гэвэл нэг одоо цааны цагаар ингээд хүүхнүүд нь суугаад хоолдог байхгүй. Би яг өөрийгөө муурын дотор байгаа нохоо шиг мэдэрсэн. Тийм гээ хоол иж байгаа ярьж байгаа. Би ч нөгөө яг хэрэгтэй тийм инженерүүдтэй ажилласан тий. Бүр ингээд амар тий эхнээ явж байгаа соёлын шок нь бүр тиймс. За тэгээд Токиод бас нэг компанид нэлээд удаан доктор шүүршилтэд ажилласан тий. Тэр Токио явсан түүх чинь бас их сонио. Одоо тэр компанид би хөдөө тэр компанид ажиллаж байгаа байхгүй. Би чинь Япон соёл мэдгүй, Япон хэл мэдгүй. Би нэг юм ажил юм хэцүү ч юм уу ингээ өөртөө чаленж хийх сон дуртай. Тэрнээсээ кап авдаг юм шиг ба. Тэгэл яг ажлаас ураад нэг юм гоё хийгээл таалагдаад тэрний дараагийнхаа юмэр ингээл бодоол инженер ажиллаж айгу гоё байхгүй. Тэгэл сүулдэ ингээд ажил аваа гарт орж ирээл те. Тэгээд нөгөө би яг нэг юм төрлөө дагнж магнж зурдаг болоо те амтны хүрээлэнгийн зураг ч юм уу альсвал юм ангарын юм гүдэг хаалгануудын зураг ч юм уу зараад гэсэн чинь өөдөж эхэлж байгаа. Тэнгүүл ингээд нэг дотор ингэж эхлээл нэг цаг алдаад байгаа юм шиг мэдрэмж. Комфорт зоноос гармаар хөшөөл яг ингээд. Тэгээ би Токио явж ирв интерьер дизайнераар ажилламаар ингээд. Архитектороор Японд бол ажиллах боломжгүй. Яг гэвэл нөгөө систем нь өөр. Тэнд архитектор яадаг вэ гэхэлэр нөгөө төмөр барилгын архитектор, модон барилгын архитектор ч юм уу тэгж өөр байдаг. А Монголд болохоор нийлүүлээд тооцоо хийж чаддгүй зөвхөн зураг зурдаг юм салгаждаг байхгүй юу. А Японд бол нэг байдаг. Тэгэхээр би архитекторын лиценз байхгүй учраас ажиллах боломжгүй. Тэгэнгүүт яг интерьер дизайнераар ажиллая гээд Токио явъя гээд. Тэгээд манай тэр одоо компани 5 жилийн гэрээтэй очсон л доо. Тэгээд би үнэ хэлж байгаа. Тэнгүүт уус намайг олж харж байгаа. За энэ хүн угаасаа дизайнер хүн юм байна. Уран бүтээлч хүн юм байна. Уг над дээр тулгуурлаад нөгөө юм хийхийг захирал маань санал болгосаахгүй өөр гоё дизайн хөгжүүл бас
инженерийнхаа компаниг төчлөөд байж болох юм байна гэдэг юм лээ. Гэтэ нөгөө японочч юмыг амар урт хугацаагаар төлөвлөдөг. 10 жилээр, 10 жилээр. Дөнгөд миний хувьд нөгөө нэг зөвхөн 3 жилийн визтэй ч юм очсон хүний хувьд бол тэр хугацаанд нөгөө бидний хугацааны хүлээлт зөрчиж байгаа болохоор хата хамтарч их боломж болчихж байгаа. Тэгээд намайг окей чи явж болно гэд яг корона гарч байхад 20 онд Токио руу явчихсан. Бүр нэрч Токиод очиж үзээгүй мөртлөө ингээд чамдаа зэрэг мэржлийнхаа ажлыг хийнэ. Тэгээд тэр бол яг өвсөн дотроос зүү хэрэгтэй л байдаг. Наач одоо жишээ нь Монгол хүний л яг нэг юм аим шиг тэнэг зөрөгтэй гэдэг шиг тийм зан характер харагчлаа л да. Жишээ нь Японч маш олон жилээр нөгөө яг л нэг ажилдаа цогсор тогтолж хурцлалтай ажилдаг те магадгүй ажлаасаа халагдчихвал бүр амьдрал нь тэр чигтээ дуусаа амиа хорлцдог бол чи бүр ингээд чумданаач ирээд тэр том 30 сая гуамтай Токио руу зүгээр ажил мэрэгчлэрээ ажиллана гэсэн явж байна гэж те. Тэгээ коронатай үед гол нь коронатай үед яахаар гэхээр компаниуд бүгд ингээд хаалттай хүнтэй уулзаж ажилтнаа нэмэхгүй эсрэгээр хасдаг болцсон үед би явж байгаа. Тэр одоо юу ч гэх юм нөгөө нэг юм амар зориг тэр айлсууд миний тэр нөгөө малчин үний нэг онцлог байх шиг байна. Тэгэд Монгол хүмүүстэй ингээд холбогдож гэж үзэхгүй тэгсэн чи ихэнх нь боломжгүй гэж хэлчихсэн. Яг бол чи визнийх англиг солиулчих инженер биш визтэй болчих үйлчлэгээний ажил хий. Японд тэгчүүл яг чамд ажил болж болно л гэдэг. Тэгээ би чинь энд мэрэгчлэрээ л ажиллах гэж ирсэн. Хэрвээ би үйлчлэгээний ажил хийх юм бол Монгол руугаа буцсан дээр гэдэг бодолтой. Тэгээ Монгол руу буцъя гэсэн ч боломж авахгүй нөгөө корона гарцсан. Тэгэл би мэрэгчлэр ажиллана гэж гүрээгээл. Тэгэл би чинь эхлээд нэг найзындаа 7 хоног байгаа юм. Тэгээ дараа нь Airbnb-д ингээд мөнгө тэр чинь нэг мөнгө хураасан байгаа штэ нэг 2 сарын цалингаа. Тэрийг ингээ буудлсан ч амтай лонгот найзандаа очиад ингээл баг. Тэгээ тэр чинь амар хорчонтой Японч ингээ ажил хийхгүй мөртлөө ингээл хасагтаал байгаа байхгүй нэг хураасан мөнгө маань. Яг дуусгын даваан дээр тэгэл жижиг дизайн студийн захирланд дуудаад тэгээ уулзаад тэгээ үзэл бодол таарад тэгээ намайг нэг сар туршсан байхгүй нэг юм жижиг хостелд байрлуулаа. Тэгээ тэгэхэд бүр ингээ амар туршсан. Япончууд бас одоо энэ хүн манай тэнцвэн үү гэдгийг бүр нэг ясын цайтал гэдэг шиг амар муухай зан гаргана. Тэр үед би ингээ шантарсан бол тэр боломж алдчихсан. Хинч биш болол тэгэл одоо нислэг хүлээгээл Монгол руу ирэх гэсэн ч юм уу. Тэнгүүд би тэр үед тэр хүмүүсийн харилцаа тэр хүмүүс тэр ерөөсө фокуслаагүй. Яг тэр нөгөө өгсөн үүрэг даалгавар дээр л фокуслцсан. За тэр ажлыг чи 14 оны дараа нөгөө захиалагчтай уулзахад ийм юм бэлэн байх хэрэгтэй гэдэг. Азар би Монголд нөгөө нэг янз бүрийн хийгээ сурцсан, маш хурдтай хийгээ сурцсан. Дээрээс нь архитектор, интерьер дизайн бүх нөгөө суурь байсан болохоор би тэр хүнд ингээд таалагдтал юм хийж чадаад тэгээ сарын дараа ингээд за чамайг жинхлээ, гоё байр олж чамайг амьдруулъя. Тэгэл миний бүх асуудлыг шийдэж өгч байгаа. Орон гэр, интернет. Тэгэл одоо гоё жаргалын зам маань. Одоо жишээ нь тэгээд Японы шилдэг одоо 1000 юу лээ? Интерьер дизайн ч лөө тийм ном дээр бас гарсан те. Тийм. Тэр чинь нөгөө 2022 оны шилдэг интерьер дизайнта бар ресторан гэдэг ийм зузаан ном байгаа байхгүй. Тэн дээр миний хийсэн нэг шарсан дахиад пивний газар төсөл миний бүр эхнээс нь дуустал одоо хариуцж ажилласан зүгээр дизайныг ч гэсэн гаргасан. Тэр төсөл айгүй сонирхолтой. Захиалагч нь солонгосчууд. Төслийн менежер нь Япон, зохиогч, дизайнер нь Монгол, гүйцэтгэгч нар нь хятад. Тэгээд ийм хүмүүс ажилласан. Тэгээд бүгд нэг юм орны хазгаа мөрий англи одоо Япон хэлтэй. Тэгээд ажилласан төсөл аюу сонирхолтой юм да. Тийм. За хоёлоо гоё дистралтай явна. За тэгээ Японд ажиллаж амьдраад байж байтал нэгэн тэмцэгч залуу сошиалд анхаарлыг чинь татаж эхэлсэн те. Тэр залуу бол хажуудч сууж байна. Тийм. Манай охин Орос сургууль сураад чибрушка нэхэд. Тэгээ би чибрушка авч өгөх гэсэн чинь холдохгүй. Тэгээ би өөр ингэж чибрушка нэхч өгчээсэн байхгүй. Тэгэхэд ингээд амтын нэхэх чи ямар хэцүү юм бэ гэд. Тэгээд анх ингээд ээжийн тухай мэдээлэл гараад хүүх ийм настай хүн ингэж нөгөө хэцүү миний хэцүү гэж бодож исэн зүйлийг ингээд хийцэн байна. Ямар мундаг юм бэ гэл. Тэгэл би ээжийн ингээд орон комент бичиж эхэлсэн шүү дээ нэрээ санаа. Тэгэхээр л нэг дундуур нэг залуу орж ирэл хариуг бичээл тэгээд хоёлаа найзууд болсон юм бэ. Одоо утсан чи яг тэгсэн ингээд үсгэлэндээ бэлтгэж байгаа гэдэг. Би энэ хүнд яаж туслах вэ гэд Японоос гоё хэмлийн зөө утас мөц явуулаад KitKat. Тэр үед тэнийг одоо нэг яг ингэж бүр амар шохоорхож яг дурлаагүй анх одоо сонирхож эхэлсэн гэх юм бол
яг юу нь одоо над яг сонирхолтой татгцсан бэ гэхэлэр ингээд таны нөгөө хэл. За мэдээж би нөгөө өөрөө юм урлаг суурьтай, өөрөө юм хийсвэр бодох туртай ч юм уу. Зураач гэдэг нь бас одоо үзэл бодол дийлэх тал руу гоё уран бүтээлч гэдэг утгаараа сонирхолтой байна. Нөгөө талаасаа болохоор амар гоё тэмцэгч. Ингээд нийгмийнхаа төлөө ингээд дуугардаг, бүр үйлдэл хийдэг. Тэр чанар нь бас таалагдсан. Японы хөдөөс чундана бариад Токио явдаг шиг яг тэр үйлдэлээ бас авцсан. Монгол руу шууд надад итгэл бүх юмаа одоо Японыхоо карьер бүх юмаа хаяал ирсэн. За тэгээд ирээд ерөнхийдөө хоёлаа ингээд ярилцаж үзээд те. Гэхдээ боловсрлоо эзэмшсэн юм байна. Аль аль нь хүсэл тэмүүлэлтэй юм байна. За ер нь шууд л хэлсэн те. Хоёлаа хүүхдтэй болох уу? Одоо ер нь насч явлаа. Нэгээ сонжиж сонирхоод багч хугацаа алгаа одоо 40 аль аль нь 40 төгчлөө. Цагаан мөртөө хан хүүг хүлээгээл ингээл ганц би явсараа хөгшөрж байгаа тийм хүмүүс зөндөө байгаа. Мэдээж хүний дотор бурхан ч төр хоёлоо байгаа. Тэ? Чамч муу тал байгаа, надад ч муу тал байгаа, чамч сайн тал байгаа, надад ч сайн тал байгаа. Аль аль нь л цуг аваа явчих. Би яг ингээ өөрийгөө ботхоор бүр өөрөө ч ойлгочихдаг юм. Одоо за тэр би 2 дахь ангиас ингээд шууд гэрээсээ явал хол сурыг гэж явсан ч юм уу тий. Тэгэл ингээл Токио явсан. Тэгснэ Япон явсан. Японоос Токио явсан ч. Тэгээд таньдар бас бүх юм зогсоогоо шууд ингээд ирсэн. Гэтэ ингээд яг бодлоор ботход энэ ингээ байж боломгүй амар эрсдэлтэй юм шиг болооч надад нэг юм одоо нэг мэдрэмж гэх юм уу? Яг цаана нэг юм хөтлөөд байгаа. Яг бодлол одоо энд байгаа бодлол за наач амар чи нэг алдчихсан шүү дээ. Одоо чамд алдах хэрэг байхгүй шүү. Наач амар эрсдэлтэй юм шүү. Чи гэдэг ингээд 20 юмнаа зөндөө байсан ч гэсэн мэдээж цаана нэг юм нуцлах юм байсан л юм шиг байгаа юм шиг санагдав. Надад чиний тэр одол их таалагддаг юм огцом шийдвэр гаргадаг. Энэ нөө эрсдэс өөрчлөлтийг хийдэг. Энэ одол байнга үргэлж гарч ирээсэй гэж хүсдэг. Анзаараад тах тийм бүтээлч хүмүүс яг ийм комфорт зонтой байж угаасаа чаддгүй. Тэрийг угаасаа зөвшөөрч чаддгүй юм шиг байгаа. Дутуу өөртөө итгэлгүй болол. Тэгэл яг өөрт нь ийм гой том чаленж ч юм уу зорилго гараад ирчүүл урсгалтаал бүр ингээд амьдрал амар өнгөтэй болол явчихдаг. Тэгээд хөрх охин гарч ирсэн тийм. Охиндоо гоё ертөнц гээд нэр өгсөн. Бас л миний нөгөө тэмцэгч нөгөө нэг юм цустай холбоотой. Энэ нийгэм маш бохирдсан байна. Маш бузар болоолсон байна. Энэ нийгэм гоё ертөнц, гоё нийгэм болоосоо гэж бодож охиндоо гоё ертөнц гэж нэр өгсөн. Тэгээ ер нь үг амар хүчтэй, хүний бодол амар хүчтэй гэж би боддог байхгүй. Хүний бодол үг болж байгаа нь үг нь ингээ энергитэй, орчлон ертөнцийг засгаар ингээд явдаг. За ингээд хоёулаа яг одоо энэ байгаа урланд яг үндэ амьдарч ирсэн. Энд чинь маш жижиг одоо хэдэн метр квадрат юм бэ? 12 хэд юм бэ? 12 метр квадратад биний нөгөө түрээсчээсэн урлангийн хугацаа дуусаад би чинь өтний нэг үзэсгэлэнийн дараа шууд энэ ч нүхээс аргагүй болсон тий. Бараг 2 хүний идэл хэрэглэл энэ 12 метр чинь багтаж шингээд бүүж ирэмсэн ажлын байрна. Миний ажлын байр, таны ажлын байр. Урлан хүүхд хар хөрөө. Хүүхд бүр төрсөн зүгэлдээ яг энэ тий. Байжсан. Тий. Гэхдээ хоёлаа маш их ингээд шургуу хөдөлмөрлөж ирсэн би яг санаж байна. Одоо би хизээч нөгөө нэг жаргалтай үе санаа зовлонтой юм мартдаггүй. Зовлонтой байж би үргэлж сандаг. Үзэсгэлэн маань нэг ч зураг зарагдаагүйгээр бууж ирсэн. Маш их үзэлт авсан ирнэ. Би өөртөө ингээд бүр ингээд шүд зуугаад бүр туултал гүйсэн. Том компаниудаар орсон тий. Би ийм зураг зурдаг тий. Одоо ийм машины компани ч юм уу тий. Машины эздүүдийг ч ингээд зурчлаа. Ингээд захиралтай лоббитэй тавиач гэл. Ихэнх нь ингээл нэг юм сонир хүлээж авсан тий. 5 богд группийн тэр нэг юм менежер гэдэг нэг хүүхэн менежер юм уу юу ч мэдэхгүй нэг юм санхүүчэнд гарч хинтээ ч хамаагүй уулзуулчихсан юм билээ шүү дээ. Гарч ирээд ямар муухай харьцаж тий. Ямар муухай дээрээс харьцаж тий. Бараг нь хоошоо өгдөж гарч исэн. Тэгээ тэр бүсгүй би тэр дороо ууралсан тий. Яагаад ингэж харьцаж байгаа хүнтэй. Ямар ч хүн орж ирж болсон. Чи ийм том компани нүүр царай ийм байж болохгүй. Тэгээ мэйлээ надад өгөөд гэхдээ мэйлээ бас буруу албаар алдчих буруу өгсөн байсан. Тэр хүний яг их хэсэг үн санагдаж байгаа. Та бас хариулт навыг гоё хэлсэн. Ингээд
зургийг харагч угаасаа нэг яаж гарах уу гэсэн бодолтой тий. Тэгэж ингэж ярьсан. Маа захирал таны зургийг сонирхгүй. Тэгээ та хариулт нэлсэн байхгүй. Чи захирлынхаа толгой доторхыг мэддэг юм уу тий? Хүний толгой дотор яг сонирхгүйг нь өмнөөс нь шийднэ гэж байхгүй. Ялангуяа урлаг дээр. Тэгээ яг та бүр ингээд тесрээд тэр үгийг ингээд тэр хүнд бүр нүрийн нулаат хэлж гарсан над тухайд ингээд яг уу бүр ингээд ямар гоё үг вэ гэж баг бодогдохоорсоо яг тэр үедээ тэр хүний гаргасан үйлч таны хариулсан хариулж гисэн. За хоёлаа одоо жинхэнэ шудраг бус өрөө орох гэж байна. Одоо жинхэнэ нийгмийн шудраг бузар болоор орох гэж байна. За чи Япон явах юм нь байраа өөрийн байртай байсан. Байраа зараад одоо миний тэмцэл хийгээд байдаг те бид нар нялхаа хөвгтөд дагуулад тэмцэл хийжсэн нэг барилгын компани эсрэг тэмцсэн. Бид нар орох оронгүй байна. Мөнгө буцаж авъя. Бид нар ийм хэцүү нөхцөлд энэ чи хортоо нөхцөлөө будаг шунхны химийн бодисны үнэртэй хөвгтөд нялх хөвгтөд бид нар энэ ч байлгаж байна. Бид нар мөнгө авъя, байраа авъя гэхэд бид нартэй яаж харьцлаа? Нохоо шиг л харьцсан те. Ядуу гуйлах ч юм байна. Чи зайл баг те. Ингэж харьцсан. Тийм тэр одоо яг би чинь одоо ерөнхийдөө жоохон зөөлөн талтай хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүнд өмнө ингээд зөндөө уулзтайгээ тэр хүн намайг ингээд зөвлөхөр ажиллуулъя гэж баахан өнгөө ажиллуулад тий. Бас одоо миний мөнгийг аваад машиныг аваад зогсохгүй нам миний оюуныг бас зөндөө өнгөө ашигласан юм баггүй. Тэрчээ дараа нь хата яаж муухай харьцаж байгаа гэдгийг нь би өөдөөс нь хариуг нь барихгүй дээрлхүүлээд байнгут энэ хүнийг дээрлэж болдог гэдэг юм суудсан. Тэнгүүт та орж ирээд нөгөө надад гаргасан цаг танд бас гаргаж байгаа та тэрийг яаж тесэлж өөдөөс нь бүр ингээд хариу барьсан үзэгдэл болж байгаа байхгүй. Хүмүүс надаас аюух асуудаг. Нөгөө байр шийдэгцэн үү, байрандаа орцсон уу те. Та хоёр одоо 5 шат байр авсан юм чи мөнгө өгсөн юм байна гэж ойлгоод үгүй. Тэр хүн одоо хүртэл барилга нь баригдаагүй. Одоо хүртэл маш хүнлэн хүмүүсийн мөнгийг төгжчихсэн. Тийм. Ингээд барилга нь ингээд одоо хандлага нь аюу буруу хаад. Одоо ингээд барилгачны норм дүрм стандарттай шүү дээ. Тэгээд 51 м дотор бол нэг өөр стандарт норм дүрм үйлчилдэг. 51-ээс дээшээ өндөр бол өөр болдог. Тэгээд тэр хүн чинь ингээд 51-тай гэж метрийн өндөртэй гэж хийж байгаа дээшээ давхарлах тухай муханыг бодоод ч юм ингээ хачин юм төмөр мөмөр гаргаад юу урд хаашлаа хийхгүй гэж тэр хүн дахиад хуулж өрчих ч юм ингээд хандлага нь айгүй буруу. Тэр барилгыг шунал одоо метр квадратыг мөнгө л гэж хараад байхгүй. За дахиад нэг шалны метр квадрат хэрэгжүүл мөнгө. Тэр хүний ард хідэн хүний мөнгийг хідэн сар жилээр нь түгжээд хідэн хүний амьдрал цаанаас сүрээд амьдралын чанар нь алдагдаад гэр бүлд нь ямар асуудал үүсэж байгаа түүх чамаагүй ямар ч хариуцлага. Тэрний цаана магадгүй байраа хүлээс аргаад өнгөрж байгаа ч юм байна. Байх шүү дээ. Бага өөр олон энэ ганцхан манай энэ нөгөө барилгын тухай яриаггүй шүү дээ. Монголд нийгмээрээ энэ барилгын лөөрүүд хаасаагүй явж байгаа. Тэгэд энийг хянах ёстой хууль байхгүй. Би наадах чинь сайн ингээд дуцтаж байгаа байхгүй. За та нар ингээд ерөнхий дэлгүүрийн газар руу та нар зөвшөөрлөө өгчлөө. За тэгээд энэ барилга чи яг норм стандартын дагуу баригдаж гэнэ үү нөгөө архитектур төлөвтийн дагуу байна уу гэдгээ хяндгийм үү? Хянахгүй л баахан зөвшөөрлөө өгдөг юм. Манайх хиндвэ өөр нийслэлийн хяналтын алба тустай байгууллага байгаа гэдэг. Одоо нөгөө мэржлийн хяналтанд буугдаал нэг нийслэлийн хяналтын алба гэдэг байгууллага байх шиг байна. Тэгээд тэд нар яг ажилла хийдэг үү? Яаж чанддаг үү? Тэгэхээр манайх Японд амар хяналттай байдаг. Би одоо стандарттай байдаг. Бүх юмыг байх манайхан чи мэржлийн хяналт гэдэг дарамтлагч байна. Чи сул хай май гэд. Бид нар одоо жижигхэн ресторан одоо бүр манай энэ өрөөш 12 м одоо баарны зураг зурсан ч гэсэндээ бүх палана бариад манай зургийн компани нөгөө нэг нийслэл дээр нь очдог байхгүй. Тэгээ мэрэгчлэнтэй дуудаад за манайх нэг ийм баарны зураг зурж байна гэд бүр манайх нэг ийм жижигхэн салбарт нэг угаалтор зурцсан байсан. Тэгээ жижигхэн угаалтор зурцсан чинь нөгөө хяналтын инженер за энэ угаалтор жоохон томруулмаар байна. Энэ хоолж жоохон гараа угааж болохгүй наа ч юм уу. Тэгэхээр тэнд яагаад эмх цэгцтэй байна гэвэл стандарт байна. Тэрийг бүр ингээд нарийн шалгадаг газар байна. Тэгжээч тэр чинь эмх замраатай байгаад байгаа маа. Тэгэхээр манайхан мэржлийн хяналтын ч жоохон явцарсан баг. Гэтэ хяналт шалгалт нь стандарт бол байх л. За энэ шудраг бус байдал хаасаагүй байна. Одоо жишээ нь ингээд нэг юм захиалга авлаа штэ. Стриптиз бар ингээд тий. Одоо тэр сараа гэдэг тэр бүсгүй байгаа. Тэр захиалгыг өгсөн. Тэр бүсгүй шүүхт өгсөн байгаа. Шүүхтэр ингээд хүлээгдэж байгаа цаг хугацаанд ирэхээр чам дээр шүүх очин хаалгач нүдэн сараа чамд хэлчихье.
Ингээд нялх биетэй хүнээр ажил хийлгчээд тал мөнгөний ингээд тэ хоёлаа итгээд бүх зураг өгсөн шүү дээ. За итгэж जैन би тэг ирээ явах гэдэг хамаг бараагаа татах гэдэг нэхэр зураг өгчих. Найз нь ирээд мөнгө чи өгнө тэ. Хэдүүлээ сайхан найзуудаа ёрдон мордон аялуулъя. Яаж хутлаа шааж илаа да. Тэгээд хүний зургийг аван гутлаа шууд нөрөө өргөсөн. Багаа тайлсан нөгөөтг чинь мөнгөний өгөхгүй элдв ангаа хүнээр дарамтлуулсан. Би бол дарамт гэж хардаг. Нэг найзаагаа тоор хүрээд ирснээр ууж идж байгаа найзууд дээр авчирснаа нэг юм том биетэй залууг энэ манай найз хүн алдсан байсан ч энэ хүнд хууль үйлчлэлтгүй гэд. Би бол энийг сэтгэл зүйн дарамтанд оруулж ингэж би харсан. Энэ ганц тохиол биш те. Тэр бид нэр одоо ингэж өөртөө амар стресстэй амьдарч байгаа нь би яг ингэ Японы нийгэм тэр нэгэд яагаад тийм ингэ ажил хийхэд юм нэг стресс багтаа гоё юмсан гэхээр хүмүүс нэг ёс зүйтэй байсан. Ёс зүй гэдэг нь одоо шудраг байх, ёс зүйтэй байх, ичиж имээдэг байх гэдэг нь хуулиас дээгүр гэж үздэг шүү дээ. Тэгэхээр манай ирээд би бүр уйлсан шүү дээ. Яг үнэндээ би Монгол хүн. Дээрээс нь би Японд удаагүй. Тэгээ яагаад Монгол хүмүүстэй ажиллахад яагаад юм хэцүү байна гэд ёс зүй байдал нь одоо илэрдэг гэх юм уу? Баян гэдэрчсэн ингээд үлдэгдэл төлбөрөө яаж өгөхгүй муурах уу гэдэг аргууд байна. Дээрээс нь одоо хүнд хариу гэж мэддэггүй ч юм уу тий. Одоо та одоо уран бүтээлч хүн амар сайн мэдж байгаа. Одоо энэ кейс одоо байн гарч байгаа. Одоо би сүулдэ зүгээр эвлэрсэн. Гэтэ энийг хүмүүс засаасаа гэж үзэж байгаа байхгүй. Яг тэгвэл одоо нэг компаниас үнийн санал авлаа гэхэд за үнийн санал чинь болж байна болохгүй. За манайх хийх боломжтой боломжгүй ч юм уу. Дандаа татгалцсан ч бай, зөвшөөрсөн ч бай, хугацааг хойшлуулсан ч бай хариу сур. Тэгэхгүй бол ингээд хариу өгдгөө тэгэнгүүтээ би одоо ингээд зөвлөгөө өгдөг байхгүй тэгээд хүмүүс цаг авдаг. Тэгэнгүүтээ шууд дураараа за замчаа олчлаа гэдэг. Би тэгэнгүүт нөгөө цагийг чи ингээд тохируулаад дараагийн хүмүүсээ төлөвлөсөн байна. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чи ингээд хөдөлгч юм ингээд хүнд амар төв хөддөг. Одоо тэр нь бүр ингээд хоёлаа нөө би гэхээс илүү бид гэж яриа заяа. Энэ хоёулангийн кейс зөвхөн хоёулан дээр нь тохиолдсон биш. Энэ нийгмээр байгаа. Одоо жишээ нь ингээд залуучууд ажил хийхөө болчлоо гэж ярьдаг те. Өөрсдөө нураг нь авчиж байгаа хөөе. Баахан хүнд ажил хийлгэж чинь цалингийн өгдөг. Тэ? Тэгээ нөгөө хүмүүс чинь гадагшаа тэр нөгөө цалингийн чударгаар өрдөг. Гадагшаа Солонгос руу. Одоо энэ чинь тархиа урсгана гэж ярьд юм билээ шүү дээ. Яг нөгөө нэг оюуны потенциалтай ийм залуучууд чинь шудрах бус ханыг мөргөн гутлаа гадагшаа тэ ажиллаж эхэлдэг. Том масаар нь харуул. Тэрүүхэн орондоо ингээд богны хугацаагаар харах юм бол айгүй хожичжээ тэр айгүй мондог би сэргэлэн байна, мондог байна те хүнийг хулигдчихлаа гэж. Томоор нарахад яг энэ улс чинь нийтээрээ яг ус онгоцсон ингээд хөмөрж байгаа хөөхгүй шиг сүрж эхэлж байгаа хөөхгүй. Сайн ингээд анзаархад 2-3 барилгын компани том барилгын компаниудын цахилгаантай ингээд буцааж ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ юуг анзаарсан гэхээр нөгөө өөрөө буруу одоо буруу таны яриад байгаа шиг юмнууд байдаг. Одоо залуу хүмүүстэй буруу харцдаг ийм хит богино хугацааны шиг гадаг ч юм. Тэнгүүт яг тэр хүн баян болсон уу? Баян болсон байна. Том гоё машин унжээ, том объекттэй байна. Офс нь гоё том байшин байна. Тэгвэл том байшин байна. Тийшээ ороход энерги нь юу ч байхгүй. Ямар ч тийм гоё хүний энерги байхгүй. Тэнд бүр ингээд ста хий бүтээ гэснүүд нь гэлцэн залуучууд нашаа жашаа гүйлтэж байгаа юм юу ч байхгүй. Хоосон юм харанхуу нэг хүүтийн энерги нөлсөн байшинтай үлдсэн байгаа байхгүй. Тэр хүн эцний яг баян болсон тэр хоосон байшинтай. Гэтэ урт хугацаанд байшин ч гэсэн настай байхгүй. Байшин ч гэсэн хүн л амжуулж байгаа шүү дээ. Хүн л сүнсэн шүү дээ. Хүн амьдрахгүй бол балгал болж байгаа. Тийм. Тэгэхээр ямар ч гоё газрыг тэр хүний энергийг хүн амьлуулдаг шүү. Тэгэхээр та баян байж болно. Гэхдээ тэр хүнийг өөртөө татаад тэр гоё цоглуулж яах гэдэг чинь тэр жинхэнэ амьд. Одоо байгаль ч амар ухаантай. Хүн амьдрдаггүй байшин дээр бүр орой дээр нь хүртэл мод хоргочтой. Эзэлждэг. Тэгээд тэр би яг тэр хоёр буруу минийхаар бол одоо нэрийн цохооч юм уу гаргадаг зангуудыг яриад явах уу? Ямар ч лсэн буруу. Мөнгө хитрхийн мөнгө өдөө богино хугацаанд тархины ажилтдаг хүн чанар муутай тэр хүмүүсийн объектууд бол яг л тэгж харагдсан. Тэгээд яванда тэр үндэ тэр компанид одоо намд тэр офста одоо нэг өрөө гаргаж өгöd үнгүү суу тэр том байшинда үнгүү суугсан ч би очиж тэгээ жоохон мөнгөний үнээр аваад ирэхээр залуу охтуудыг тархин боов руу орж эхэлдэг тий. Үнэн биз дээ. Үнэн шүү дээ. Тэгэл хаана ингээл залуу охтууд одоо тэр
нэг угуулах тийм л үстэй тэр барилгын компани зүгээр ямар ч чадваргүй залуу охтуудаар дүүргээл байр зарчсан бол барилгын компани захирал гэж хэлэх хэцүү. Яг л тэр хүнд барилга гэдэг үг тэр хүнд зохихгүй. Барилга гэдэг чинь бас бүтээдэг нөгөө бурхан хүний бүтээсэн бас тийм барилгачд бүтээсэн гэдэг чинь айгүй гоё мэрэгчлээ байхгүй. Тэнгүүд тэр хүн бол нэг ч барилгын инженер суурьгүй. Зүгээр нэг жоохон мөнгөтэй олонгуудаа нэг газар авангуудаа хүмүүсээс судлаа яриад хөрөнгө босгонгуудаа тэр нэг барилга босгох гээд ядж байгаа нэг юм муха яс зүгөө шуналтай хүн л байгаа. Тэнийг барилгын компани захирал гэж өстой бас хэлж болохгүй. Тий. Бас гоё барилга орж бас л нөгөө нийтээр нь яриаггүй шүү. Мэдээж сайхан барилга орж байгаа, сайхан архитекторууд, сайхан ах нар байгаа шүү дээ, тий. А тэрийг дагсан барилгачдын үнцнийг нураасан, унгаасан. Тэгээ барилгыг миний бодлоор хүмүүс хэтэрхийл мөнгө гэж. Одоо бүр яг бэлэн мөнгөтэй тэнцвүүш. Одоо байр байх юм бол тэр зүгээр яг л та бэлэн мөнгө барьсан гэж ойлгож болно. Шууд сольж болно, ингэж болно, шууд зах зээлээр. Тэгэхээр хэтэрхий мөнгө гэж харж байгаа болохоор хүмүүс хэтэрхий ашиг хөөж байна. Харин энэ ерөөсө бүх салбарт тийм байна л да. Мөнгө гэж болгоод бүхнийг мөнгөөр хараад эхлэвэл тэр мэрэгжил үн цэнэгүй болно, тэ. Одоо улс төр ч гэсэн тийм л шүү. Яаж ингэ ялцран Монгол улс сүрж байгаа тэр мөнгө гэдэг би бол шунал гэдэг нэг юм байдаг гэж би боддоо шүү дээ. Яг тархинд ороод ингэ нэг гоё тавтаа тухтаа шурглаад ингээ гоё ингээ барилаа олчдаг. Тэгээд тэр шунал тэр хүнийг удирдаад эхэлдэг. Яах нь тэр их мөнгөөр яах ч яг за ер нь яг баян болж яах ч гэж асуултыг би тавьмаар байдаг байхгүй. Эцсийн зорилго мөнгөтэй болох. За мөнгөтэй болоод яг яах ч юм. Яг нь. Өөрөөсөө одоо тэрний гор нөлөө нь одоо гарч штэ нийгэмдэр нөгөө баячид хүүхэд хамаа намаагүй хүнийг зодож зончдаг. Үн цэн гэж мэдхээ байц. Бүхэн бэлэн байна тий. Мөнгөтэй болохоор нөгөө гой залуу охтуудаа дуудаал даваа шаваагаа хийдэг. Тэгээд тэр нөгөө бүх юм ингээд зовлонгүйгээр бэлчээр жаргалын үн цэнийг ч мэдэрхэ очиж байгаа. Одоо хайш юм бэ. Сүүлдээ өрсөлдөн тоглоом гэдэг кинон дээр гардаг шиг баячууд хүүхэд ядуусаа алдаг юм. Нийгэм бүрдүүлээд байгаа юм уу? Уушлаараа хүний амнаснаас үнэтэй юм дэлхий дээр байхгүй. Хүн зоригтой ч юм уу асуудалтай бэрхшээлтэй байх нь өөрөө жаргал байхгүй. Одоо ажиргал гэж юуроос процесс гэдэг байгаа шүү дээ. Нэг юм зориг төрөх процесс нь ажиргал. Хурцлээ дусчлаа дараагийн зориг гарч ирээд. Би ажиргалаа юу гэж харсан гэж. Би саяхан л хоёлоо байртаа боллоо шүү дээ, тий. Гэхдээ бас жоохон дутуу байгаа төлбөр. За тэр байртаа миний бараг 40 хүртлээ би ингээд зовсон процесс. Одоо намайг байртаа болсон ажиргалтай болгож урагж байгаа байхгүй. Би ямар их зовбоо тий. Хүн ингээ хөөгдөх зовлонг би мэдэн шүү дээ. Ямар хэцүү байдаг вэ? Өөрийн юмгүй байх тий. Ямар хэцүү ингээл хадан зураг аваад нүүдэг, тэндээсээ хөөгддөг, туугддаг. Би энэ зовлонг үдсэн учраас яг одоо ингээ байраа орчоод бараг ингээ орой болго ирэх тооломлоо. Энэ минийх штэ. Эндээс би хөөгдөхгүй штэ гэдэг юм мэдрэмж намайг тэр жижигхэн мэдрэмжүүд л ажиргалтай болгож байгаа байхгүй. А хэрвээ манай аав ч юм уу те маягаад түлхүүр гардуулаад өгсөн бол би хизээч байрны үн цэнийг мэдэхгүй. Одоо энийг яаж зарах уу? Яаж энийгээ зараад томруулах уу? Эсвэл өвдөг чинь те байрны ажиргалыг мэдхээ очиж байгаа байхгүй. Тийм. Би болохоор тэгж боддоо яг өөр хүүхэд нь өөрийнхөө амьдралыг өөрөө босгоосоо тэ хин нэгэн тэ өмнөөс нь түлхүүр гардуулаад машиныг авч өгөх юм бол тэр ингээд тэмцэлгүй хүүхэд тэ тэмцлийн дархлаагүй хүүхэд би болчихж байгаа юм. Тэгэл ерөөсөө аа бүхнийг зохицуулчдгийн аав шүүхтэд намайг ялаас муталчдгийн нийгмийн тусаал гараад байгаа юм шиг санагдаж байгаа. Одоо ховчлол шилжээл хүмүүс хөрөнгийг гинт нөгөө социализмаас шууд капиталист руу оронгууд нэг хөрөнгийг шүтэж эхэлж байгаа. Тэгээ суурь нь байхгүй мөртлөө хөрөнгийг шүтэж эхлэнгүүтээ хит тишээ ингээд цангасан хөр шиг орчиж байгаа мал шиг. Тэгэнгүүт Fox нь ерөөсөө тэр хөрөнгө мөнгө гэдэг. Одоо ч гэсэн тэр сүудэр инерц бүр ингээд явж байгаа. Тэрийг ингээд гадаадд байж байгаа тэрхээ бүр амар анзаардаг. Бүр юу юм уралдаа. Бүр ингээд яг нөгөө нэг мал ус руу яаж гүйдэг вүлээ. Би одоо малчин болохоор тэгж гүйж байгаа юм руу нэг хөнлөнгөөс ороод ирэнгүүт тийшээ ингээд гүйх юм шиг яг тийм юм руу амар хүчтэй мэдрэгж байгаа. За тэр шуурган дотор бид нэр өөр хүүхдээ яаж ингээд те. Тэр шуурган төссөн хүүхдүүд яг тэр хөрөнгө рүү фокслох гэхээр яг тэд нар гоё байна те. Ус руу очих гэдэг зорилготой гүйж байгаа болохоор өөртөө мэдэхгүй
гүйж байгаа мал шиг. Тэнгүүд тэнд байгаа туглаа. Тийм туглана Мартцсан. Туглан болохоор ээжигээ хөхөл чухал шүү дээ. Тэр ус руу гүйхэн чухал биш гэдэг тий. Тэгэнгүүт тэнд үсэж байгаа хүүхэд зориглохгүй ч юм уу. Тугал тий магадгүй тэнцээ үлдсэн. Тоглох хэрэгтэй. Тугал маань нэг юм аратан болж өмөрч байгаа. Тийм тэгээд одоо тугал тийшээ гүйх шаардлагагүй ээжигээ хөхөө 50 байж байгаа хэрэгтэй гүйх. Нэг юм гажуул гараад шүү дээ. Тий. Хөрөнгө гэл чухал гэдэг нөгөө нэг адуу мал шиг давхсан. Тий. Нөгөө нэг туглаа орхицсан. Тугал маань магадгүй нэг хургийг ингээ гიშгэлж алаад штэ. Ингэх л ёстой юм бахта юм жоохон юуг болцсон тий. Тэг хөлдөн гүүхэл ёстой. Гэтэ тэр болохоор усанд очих зорилготой гэдгийг мэдэхгүй байна гэсэн үг тий. Өнхрнээс ялгаатай тэр тугал надад мэдээж анхдагч хэрэгцээ чухал байртай болчмоор байна тий. За хувцснаар хоол ундтай байх. За ингээ жоохон мөнгөтэй байвал бас нэг гадагшаа гадны соёлыг үзэх харах тий. Том галерей музей үзэх. Ингээл болоо минийх лагер одоо ингээл 50 байж чадахгүй шүү дээ. Лагер тулгаа орж байгаа болоо ингээл те нэг очихгүй оройдоо ингээл төгжир дороод тэгээд тэр лагераа очиод хулгай зэлгээ орцсон бол бөөн зовлоо яшиг зүгээр. Би бол тийм нэг юм бид нар одоо энэ үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголт нь бас миний бодлоор хитрхи явцсан юм шиг санагдав. Үл хөдлөх хөрөнгө чинь одоо байшин барилга шүү дээ. Бүгд настай ахгүй. Тоосгаар хийсэн бол 50 одоо 20-30 жил ч юм уу. Бетоноор хийсэн бол 60 жил ч юм уу тий. Тэгээд ч үгүй болсон ч юм уу. Тэгэхээр одоо жишээлбэл Япончууд бас нэг хөгжиж байхдаа л тэгжсэн болох хүн бүхэн газар доод байшин бариад одоо хүн амын өсөлт ангууд нөгөө байшин үнц нөгөө захад хаягдсан байшин. Эзэнгүү. Бүрээ тийм байшин зөндөө харсан. Тэнгүүд одоо тэр чи эсрэгээр гайлж тэрийг яаж зарах вэ? Бараг хог гэж ачуулах нь өөрөө мөнгө төлөх ажил болчихж байгаа байхгүй. Жисэн манай найз тэр Америк найз байр түрээслснээс хямдхан үнээр ийм гоё байш авчиж байгаа юм. Тэнгүүд тэр нэг имээ нас орсон. Оршуулж юм байхгүй. Үгүй хүүхднээсэн. Тэнгүүдээ имээг л авсан тэр байшингаас. Тэгээд манай тэр Америк найзд ингээд зарсан амар хямдхан үнээр баг тэр хүүхдэд нь тэр байшингаа авах шаардлага. Яг л тэр хүн өөрийнх амьдрал босгоцсон. Тэнгүүд тэр байшин хогонд ачуулах гэхээр амар мөнгө төлөх гээд тэгэнгүүт тэр байшин гадаад хүнд амар хямдхан зарж байгаа байхгүй баг тэр хогны үнээр. Тэгээд би тэр байшинд ингээд нөгөө нэг Японд Токиод очиад ажил хийхдээ очиж байж байгаа байхгүй нэг өрөөнд нь. Амар би одоо ингээд эйгүү зааз манай найз үнэл хэлж байгаа ч таахгүй нөгөө ямар. Тэгээд ингээд эмээгийн амар хачаа чин шүтээ мөтөнүүдийг гаргаж хайсан гэдэг. Тэгээд ихэнх юм баг ингээд яг хүн амьдарч байсан болохоор байж байгаа. Тэгээд би очиод яах вэ гэж жоохон айцтай. Тийм Монгол хүн чинь. Тэгээд очиод байсан чинь оо дэжгүй юм шүү. Энерги нь юусэн тийм амар биш. Дэжгүй гэсэн. Тэгэл тэрнэр юу гэж хэлээд энэ үйл хөдлөх гэж хитрхи хушуурах хэрэггүй өр хөвчин баг гайвална. Яванда. Одоо минималист үзэл гэдэг чинь ерөөсө хүн одоо хүмүүс баг үйл хөдлөх одоо бидний өр тийм үзэлтэй ч болж магадгүй. Үйл хөдлөх чинь хүний дин уях нэг юм одоо муугар хэрүүл нэг шаран шиг газар болж байгаа. Тэрэндээ татагтаад бид нар одоо хүссэн газар амьдарч чадахгүй байгаа шүү дээ. За дизайнер хүн урчаад ерөөсөө л ингээд амьдрал ах уу ингээд зүгээр ингээд юм яриад ингэж битээ бодороо. Дизайнер ирлээ гэж сууг байгаа. Тэгээ нэг дизайнер ирлээ гэж яг юу суугийнхаа юу шиг хэлдэг. Дизайнер нэрлээ. За дизайнер ирлээ суугийг зур дагчих тэн дотор маш их дизайны тухай мэдлэг боловсролыг ойлгуулж байгаа. Тийм учраас би нөгөө тэр одоо дизайны тухай ярмааргүй зүгээр хүний амьдралын тухай, шудраг бусын тухай тий хамтдаа тэр шудраг бусыг бүр ингээд яг биеэрээ туулаа явж байгаа. Маш их тэр юмыг мэдэрч байгаа. Тэрний эсрэг яаж хариуг нь барих уу? Тэрний эсрэг эсвэл яавал тий мөнгөө бүтэн авах уу? Одоо ажил хийхээс илүү мөнгөө яаж бүтэн авах уу гэдэг нь хамгийн том баг ажил хийхээс илүү хэцүү болчиход байна шүү дээ тий. За дизайнер ирлээ сууг жоох яриа. Нэгэд удаагүй байгаа боловч хүмүүст агиух бас ам сайтай байгаа. За миний яг одоо бүр яг зориг бол мөнгө олох ерөөсөө биш. Тий мөнгө олох ерөөсөө биш байгаа байхгүй. Ягаад гэвэл хоёлон гэж одоо нэгтгэдэг нэг зүйл бас биш тий. Тэгэхээр мөнгийг нэг тавьдаг. Одоо нийгмийг сайн сайхан болгох, хүмүүсийг соён гээгэрүүлэх яг би юу хийж чадах юм гэдэг нэг зүрх бүр цаанаасаа нэг цохилдог өөрсдөө одоо хүмүүс яг нэг биезэс гэрээс гэж хэлэхээсээ илүү бас тэр тал руу илүү цохилдог. Тэгээ би малчин айлууд яг мал масан маллаж өссөн болохоор үнэтэй л ойр. Тэгээ манай аавч хоёр ч гэсэн маш шудраг хүмүүс бүр. Тэр бас манай хотгойд цусна ч байна. Их шудраг хүмүүс, тэмцэгч хүмүүс. Тэгэнгүүт тэр байна. Тэгэнгүүт би
ингээд мэрэгчлэрээ судлаад ажиллаад байх тусам тэгээ дизайн гэдэг чинь яг юм гоо зөө өнгө үзэмжний асуудал байгаа. Тэнгүүд би анх ингээд яг сургууль саргт ингээд гой болгох гэдэг юм хөнгөц ойлголтоор ингээд судалж ингэж явангуудаа сүлдээ ингээд судлаад дээрэс нь Японд ингээд ажилласан чинь үнэн рүү ойртох. Ерөөсө дизайн чинь үннээс л ургадаг юм байна. Тэнгүүд хүн бүрийн үнэн өөр. Тэнгүүд дизайн чи яг тэр хүн бүрийн үнэн байх хэвээр. Тэгээд үнэн рүү чиглээд бодоод ирэнгүүт тэр дизайн хэлбэр нэг юм хутлаа байха болоод байгаа байхгүй. Тэнгүүд яг Монголдо ирсэн чи бид нөгөө үннээ ч сонсож чадахгүй. Өөрийгөө ч сонсох чимээлэх зав байхгүй. Өөрийгөө юу хүсэж байгааг ч ойлгох зав байхгүй. Яг л нөгөө нэг учиргүй усруул гүйж байгаа штэ тий. Усруул гүйж байгаа. Тэгэл усруу гүйж байгаа л ингээл одоо яг та бүр усруу гүйж байгаа малыг хардаг мэдж байгаа штэ тий. Тэгвэл хаачуудах малаад нэг хальт ингэж харангуйтай энэ ч одоо ингээд 200 онцсон байна штэ. За би 200 оныг гэл гүйгэж юм тий. Энэ хавс орчим. За энэ ирээлсийг хардаа энэ нэг юм гоё тавилга юм байна. За энийг хийчихье гэдэг юм. Энийг ийм уралдаанд бүр ингээд орчижээ. Тэнгүүд яг тэнд удаандаа ингээд тайвшраа за. Тэр усандаа хүрхлэх. Тэр үний хувьд бол хүн бүрний ус нь хол ойр байгаа тий. Тэр усандаа хүрээд ингээд бод. Яг энэ миний орчим хүн үү гэл бодонгууд дахиад биш байдаг ч юм уу тий. Тэгэхээр одоо миний зорилго болохоор өнгө хэлбэр мөнгө үрхээс өмнө эхлээд тэр хүнийг зөв ойлгох, зөв аншлах, өөрийн гой зөв нээх. Тэгэнгүүт баг зурхаас өмнө тэр хүнтэй ажиллах, сэтгэл зүйтэй ажиллах. Бүр ингээд баш нарийн юм гүн юмроо орчиж байгаа. Тэгэнгүүт за би дахиад юм дизайны зөвлөгөөний үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байна Монголд. Тэгээд эхлээд ядаж зургийн даалгавраа өөрийгөө ойлгож сурчээ. Тэгээд би яг нэг баг захиалагчтай ингээд ярилцахад одоо захиалга авахын тулд тэр хүнээ хит хитгийн уулзалтаар боловсруулах, дизайны ойлголтоо болгох. Одоо яг үнэндээ л ойрцоо та таны бизнесийн мөн чанар, алсын хараа, зорилго чи юу юм? Танд хідэн төгрөг байгаа гэл ингээд яг өөр дөр нь тулгарч гарах. Тийм л одоо бодолтой. UBS List дээр нэг өглөөний чачнаар орсон биз ч те. Тэрэн дээр нэг тэгж хэлсэн байгаа байхгүй те. Би яг нэг захиалагчийн тархи руу орж байгаа. Яг тэр нэг тэр орчинд нь одоо жишээ нь олон хүүхэдтэй бол тэр яг олон хүүхдийн ачааллыг ингээд дотроо төсөөлөл те. Тэр ачааллаас нь багасгах ч гэдэм үү те. За магадгүй ингээд нэг жоохон ч гэсэн өөртөө цаг гаргах дандаа тархинд нь орж алдаануудын те засаад имжлээ явдгаа гэдэг байгаа шүү те. Тий. Би болохоор бас Японд миний нэг бас сурсан юм нь хэмнэх. Хэмнэх. Бүх юм үнэн байх хэвээр илүү дутуу байх хэвгүй. Тэгээд дизайн гэдэг чинь үрхийн нэр биш. Хэмнэхийн нэр. Би Монголд тахта арай өөрсгөл гэсэн юм бэл. Гэл үрхгээл та дизайн хэлгээ гоё л болгос гэсэн бол энд гоё хата аваад наагаач дээ. Амар том Италич лоо молоо тий наагаач дээ тэгжээж л гоё л дээ штэ гэдэг байр та. Тэнгүүд яг Японд байгуулт яг шаардлагатай. Энэ хувийн бизнест энэ чулуу яг байх нь бүр үнэхээр шаардлагатай юу. Тэгээд хэмнэх ухаан гэж болгоод тэгээд одоо надаас зөвлөгөө авч байгаа. За амны орон сууц барах чаа. Тэгвэл хүн баян одоо Монголын нийгэм ямар байдлаа мөнгөтэй үнэхээр гоё юм хийж байгаа захиалагч нь өөрийн хүснийг яг нэг боломжийн мөнгөөр өөрийнхөө амьдрах байшин барах гэж байгаа юм бол тавтаа мөртлөө яаж хэмнэлтэд зардлаар барих уу гэдэг яг тэр одоо тэр үйлчлүүлэгч байгаа нөхцөл бай тархи руу орж байгаа яаж хэмж болох яаж ойлгож болох вэ гэж бодож хийж байгаа байхгүй. За дахиад нэг юм яриа. Хоёулангийн нөгөө нэг нийгмийн өөрчлөлт юмсан гэдэг сэтгэлгээ зүгээр яриад өнгөрөөгүй маш их зүйл дээр ингэж бодит болж ургасан тий. Жишээ нь хоёулаа байрчгүй ирнэ энэ урланд байхдаа хоёулаа энэ урлангийнхаа ингээд энэ чинь 100 гаруй зураач ингээд амьдэрж уран бүтээл хийж штэ тий. Нойлыг янзлчаа. Нойлоос эхлэе гэдэг төслийг санаачлаад янзлая гэдэг тий. Хэрвээ би жишээ нь чи биш байсан бол магадгүй шүү солиороод байгаа юм бэ дагддах байсан банаа. Уралдаа тгийгээд амар гоё урайлахнаар хүлээж аваад бүр ингээд төслийн тий дизайнераар ороод за бид нэгээд бас зогсоогоо Япон руу Токио руу очисон байлаа. Токиод очиод нойлоос эхлэе төсөл хоёрыг хийсэн тий. За тэр тал дээр жоохон яриул. Тэгэхээр бид нэр сэтгэлгээгээ өөрчлөөгөө нойлыг үзэх үзлээ өөрчлөөгөө нойл бол ариун газар гэж үзээгүй учраас одоо хүрд модон жирлэнтэйгээ хэдэн 100 жилээр амьдарч байна тий. Тэгэхээр сэтгэлгээг өөрчлөе тэрхийн тулд хоёул контент хий. Тэгэнгүүт хүмүүсийн анхаарлыг яаж тавих вэ гэгээд манай уран бүтээлч нар
эротик бай гэд сэдв авцсан. Тэр сэдв чухал биш. Гол нь энэ үзэл байж болно. Галерей шиг байж болно. Лаунч байж болно гэдэг сэтгэлийг суулгаж байгаа нь маш чухал. 0-ээс эхлэх 2 бол нийтийн нойлууд яаж юм гоё хүртээмжтэй гэдэг нь бүх харааны бэрхшээлтэй, тулгуур эрдмийн бэрхшээлтэй гэдэг бүх хүмүүс нээлттэй байх. Тэгээд хаасайгүй байх, хүртээмжтэй байх. Тим иргэнэ боддог. Тим нийгмийг бий болохын тулд 0-аас эхлэх ёстой. Тэр нь болохоор 2 дахь та тий. Тгээс эхлэх бүр 0-аас нь эхнээс нь бүр зам харгаас эхлэе. Тгээс эхэлж өөрчлөлөө. Нөгөөх нь болохоор яг ариун цэврөөрөө гэдэг утгаараа 2 дахь та төсөл. За манай төсөлд бас манай зураач мөнх жаргал, манай дархан ангийн хүүхд чоож те бочоож. За дөрвөлжин дугуй нэгдлийнхэн. Тэгээд сусар бурамгээ манай инженер найз. Тэгээд багийн ноороо тэгээд зөндөө хүмүүс тусалсан шүү бас. Нөө тусалсан усууч гэсэн өөрсдөө мэдчихэж байгаа. Тэгээд баярлж явдаг. Хүн байх гэдэг нэг амар том философи байдаг шүү дээ. Тэр чинь яг 0-оос эхлэх төсөл واخгүй. Хүн гараал тэ хин нэг нь саад болохгүй. Зүгээр л тэрнээс эхэлж байгаа واخгүй. Гарч явж байгаад урд нэг байчка гэл нусааны тэ ард нь хүн байгаа шүү гэдгийг бодохгүй. Инээс л эхлэдэг байгаа. За ингээд би бидний шаардлага тавьдаг. Би бидний шаардлага тавьдаг. Одоо автобусанд ороод би хамгийн түрүүнд над миний дургу өргөдөг юм. Зүгээр ингээл хүн болгон л уц барьж штэ тэ. Соёлтой биш ингээл уцаа чанга дээр тавьчаал нөгөө нэг рилсүүдий чинь ингээл солиол ингээл дуу чимээ гараад бүх хүн тэнцээ уцаад чанга тавьчих л тэ. Ямар амар дуу чимээний ядаргаанд бид нар авахлаа тэ. Одоо би тэр мэтгэлзэж сурах хүүхэд байхаас нь би биедээ оролцоотой хүм хүүгээ хэлж болон санаагаа хэлж болно гэдгийг имийг суулгачих юм бол би биедээ шаардлага тавьж чадна. Тэр зөв шүүмжлэл амар хөгжүүл явагддаг. Одоо жишээл нэг стартап нэг бизнес эхлэегээ би энэ хувцсыг өмсөж хий зарлаа гэж зарангууд тэр худалдаж авсан хүн энэ коноп ч болохгүй штэ гэл утастаад хилдэг байх жишээ. Тэнгүү тэр бизнес чинь коноп нь болохгүй гэж ингээл сайжруулаад тий. Бүх юм шүүмжлэлээр сайжирч явдаг. Тий. Тэнгүүд одоо жишээ нь тэр юм байхгүй. Би нэг боловсрал гэдэг яг юу гэж ярих гэдэг нэхэр тэр нэг математик скул гадаад хэл нүдэл те скул тэгээд ах биш. Яаж юмыг хайрлж сурах вэ те. Одоо жишээ нь тэр Японд нойлыг жинхэнэ хүүхдэн цэцэрлэг хүүхд баг угаалгаж шүү дээ өөрөөр нь. Тэгжэж тэр хүн чинь нойлд зөв бохирдуулахгүй бизнес сурж шүү дээ. Бид нэр саяхан ингээл одоо CU мэдэн шүү дээ. CU ингээл ороод бизнесдэг байсан. Бид нэр ашиглалтаа амар муухай ашигласан учраас CU нойлоо ашиглуулах болж эхэлж байгаа хөөе. Түгждэг болчихж байгаа хөөе. Нойл ажиллахгүй байгаа ч гэдэг юм уу те. Тэгэхээр биднэрт байгаад байгаа маа. Бас Японд очиод миний сурсан юм ингээд зарим асуудлыг нэг жижиг юм. Тэг жижиг юмнууд чинь нийлээл томордог гэдгийг нь би бас бүр яс махаар ойлгож байгаа байхгүй. Би ингээд зарим юм дээр амар хийнэхгүй. Йоо энэ Японууд арай л залхмаар хүмүүс юм а. Ийм жижиг ойлгомжтой баг элементарны юм ямар удаа ярьдгийг төвөгшөх. Тэгэнгүүт одоо хүн очиод яаж гэрлээ зөв унтрах уу гэж баг зааж эхэлж байгаа байхгүй. Та ингэж хуруугаа дараад ингэн гэдэг. Тэр олон зөв сурцсан дадлууд чинь томорсоор гад тэр зөв дадлаа. Одоо бид нар яг үүндээ 0 тэгвэл яаж зөв бизнес хоо гэдгийг сурах хэрэгтэй. Том гэлдэг, өгшин гэлдэг сурах хэрэгтэй болж байгаа юм. Ямар ч хэлээс ингэдэг. За би бүр илэн даланг орч ингээд ариутгах хичээс шүршээд асуултуур арчаад суулаа. Тэгээ буцаад бицчаад арчиж тавилаа. Тэгээ 0-ийнхаа цаасыг ингээд нэг гурвалж нугалдаг байхгүй. Тэр нь болохоор юу гэсэн үг энэ 0 цэвэрхэн шүү та суужаад. Яаруу санд руу хүн дээр 0 мэл цэвэрлж чадахгүй шүү шүү дээ. Тэгэхээр эхний хүн цэвэрлээ гарцсан гэсэн үг. Бүх юм сурах хэрэгтэй болчиход байгаа. Гэтэ яг хоо Монголд бас нэг гоё нийтийн 0 байсан тий. Одоо жишээ нь тэр нэг парк хажууд яг л Япон шиг над таалагдсан. Маш цэвэрхэн байсан. Бүр 0-ийн хажууд офстой тэр нэг цэвэрлдэг хүмүүсийн офс юм шиг байна тий. Хүмүүс цэвэрлээд байгаа болохоор бас цэвэрхэн байгаа. Байнга цэвэрлээд байгаа. Гэхдээ үнэхээр яг стандартын дагуу маш гоё 0 хийсэн юмсан. Тэр бол яг хоёулын Японд үзчихсэн 0-тэй бүр яг адилхан гоё 0 байсан. Тэгэхээр 0-оос эхэлж бүдээрээ асуудлыг тавья. Бид нэг гадагшаа нэг үеуд бол гадагшаа их явдаг боллоо шүү дээ тий. Гадагшаа их үзэж байна. Гэтэ ингээд учир зүггүй дэлгүүрээсээ л учир зүггүй бараа цуглуулад байх биш тий. Гоё музей галерейг нь үз. Тэгэхээр тэр Франц очсон бол тэр Луврын музей явахсай тий. Одоо тэр Монегийн музей ч гэдэг юм уу. Бүгдийг нь үзэх хэрэгтэй. Тэд нэр хизээч за яг хизээ нэгэн цагт ирж магадгүй Монгол хөгжсөн цагт тэр ирнэ штэ тэр мөнгөний дийлддэг болсон цаг.
дэлгүүрийн бараа бол бүх брэнд ирнэ Монголд. Энийг аюул сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь би гаднаас юу суралцдаг вэ гэхээр жишээ нь би Солонгост хажууд нэг уцаар яриа л ярьж байгаа нь огт сонсогдохгүй. Чихэр зүүцэн ингээл чимээг баг. Гүн ч уцаар яриад байна уу юу мэддэхгүй. Тийгэж хүн цаад болтгоо. Дээрээс нь би харбор ажил хийгээд нөгөө нэг гэртээ харих гавж байгаа метрон сууцсан явж байгаад хизээч хүнийг дээрээс доош нь хардгүй Солонгосчууд. Хажууд нэг цэвэрхэн гоё охин ингээл ирэл суучна. За би Оросд очсон. Оросд зүгээр нэг архичин байсан ч хэвээр нэрээ хүн заяа. Тойроо тэнд гудамжны ингээ бүжигчд дуучид байдаг байхгүй. Тэрийг тойроо л ингээ залуучууд ингээ бэж идэг. Тэгсэн чинь нэг ингээ архичаа ингээ бүжиглж байгаа унцдаг байхгүй. Тэн чинь нэг цэвэрхэн охин ирээд гарнаас нь татаад босгож ингээ боддоо. Би тийм нөгөө нэг соёлуудыг хараагүй бид нар чинь пу энэ архичин ингээл холддог бол тэнд юу вэ? Ёс зүй амар байд юм байна гэдгийг харж байгаа. Яг нөгөө хүмүүс өөрөө очиж хараагүй болохоор нөгөө нэг өөрөөсөөр дүгнээд байдаг те. Оросч амар харгас ийм улс мос гэдэг. Тэгэхэд би тийм айгүй харсан. Нэг KFC ороод би хоол идэж байсан чинь нэг бас нэг архич ороод ирчих. Тэн чинь нэг орос хүн. Яг өөрөө хийжсэн юм бүр тэр хүнд өөд явж байгаа юм. Тэнд ямар амар хүнлэг чанар айгүйх байна гэдгийг харсан. Япончуудаас би юу харсан бэ? Тэр 0 ямар цэвэрхэн мэдлж хэргэлт юм бэ? Ямар юм те одоо нөгөө бид нар юм хараагүй одоо тусгай хэрэгцээт хүмүүсүүдийг хайцсан шүү дээ. Тэгэхэд японочууд ямар их тэр хүмүүсээ бодолцд юм бэ гэдгийг харж байгаа байхгүй. Ямар те гой үндэстэн бэ? Бүх зүйл дээр. Тэ. Хятадудаас би ямар хөдөлмөрч ард юм бэ гэдгийг харж байгаа байхгүй. Бүр өглөө 5 цагаас л бүх ажил эхэлдэг. Өө цайны газар маас ажилд бүр өрнжээд байгаа. Хятад тэр том номын сан хүнээр дүүрэн байдаг гэж боддог. Суудлал болтгоо. Тэгэхээр энэ улс бол бүр ингээд хизээч дийлдэхгүй араандаа хайлгж хийцэн байгаа. Манайх нэг давхарт идэг. Им шил авс. Бүр битүүч том шил. Тэнгүүд ингээд шилэн таллынхаа тавирууд дээр ингээд баахан машин хүүхдийн тоглоом тавьдаг байхгүй ингээд битүү. Анх ингээд мэдхгүй. Энэ захиралчаатай ямар баг сони юм бэ те. Баг гаж юм. Хүүхд цэцэрлэг хөвч юм баахан офс наач юм бүр барилгын зургийн компани мөртлөө баахан хүүхдийн тоглоом тавьсан гэж боддог байсан. Тэгээ жил нэг хэдэн сармаар ажиллаж байгаа анзаарсан чинь манад яг офисын үүднээс цэцэрлэгийн автобус явдаг. Тэнгүүт нөгөө цэцэрлэгийн автобусыг хүлээж явахдаа хөрхөн хүүхдүүд ээж автгаа зогсдог. Тэр хоорондоо манад тэр цонхыг хардаг. Тэнгүүт тэр хүүхдүүдэд зориулаад захирал тэр хэсгээ тогтжуулсан байгаа байхгүй. Гэхдээ тэрийг би энэ хүүхдүүд ингээл надад ингээл онгороо тайлбарлаж байна шүү дээ. Би ингээд та хүүхдүүд таддаг болох ингээ гоё тогтжуулсан гэж хэлэхгүй. Чи анзаарч штэ. Амьдралынхаа явцтай. Дараа нь анзаар хөө маань захирал ямар мундаг юм бэ гэдээ бүр хайрлах сэтгэл төрж байгаа байхгүй. Хоёлаа чиний яг нөгөө ажиллаж исэн тэр дүүрэгт очсон те. Токиогийн. Тэгээд чиний нөгөө байнга орж гардаг нэг ус засдаг эмээ өвөө дээр орж нэг шоколад бэлгэлсэн шүү дээ те. Тэгэхэд тэр өвөө надад юу японочдоос авмаар санагдсан юм. Хизээч хүү хөлтөл ажиллаж байгаа байхгүй те. Бүр ирүү хөлтөл гарцсан. Тэгээд нөгөө нэг ус засаад шүү дээ те. Хөрхөн эмээ нөгөө нэг дээрээс би яг чаргуу муудсан. Тэр хоёр ч хамт идэв. Амар хөрөв. Би ингээ үсээ засалгээд очингод эмээ ингээд бүр хөмсөг засаад явчихна. Нэг сонир хутга шиг юмар тэр дээр үеийнхаа бааж. Тэр амар сонир. Тэгээ бүр ингээд бараг нүүрний илүүдл усмас усаа явчихна. Тэгээ цагаан усмас түрүү бүр амар сэтгэлээс хойлоо хөөр. Японочдын тэр философи үнэхээр гоё санагддаг те. Бид нар болохоор 30 өрөөгөө л тэтгэврт нь гаргачих гад нөгөө залуучуудын нийгмийн нэг юм тоглоом маазрал юм шиг ирнэ хүнийг итгэхгүй болгодог нэг юм үү ч те. За 30 наснууд дотор өмдөндөө орсноо ч гişгтэй юу гэсэн үг юм бэ? Тэ жинхэнэ бие бялдар хөгжил оюун санааны жинхэнэ боловсролтой насан дээр нь тэтгэврт гаргачих гад байдаг. Тэгэд жишээ нь ээжээ амьдрал бараг 60 гарцаа өнөө наад эхэлж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэ уран бүтээлч болоод шинэ залуу баахан найз уран бүтээлч нартай болцсон те. Телевиз радио зөндөө өргөдөж яригдсан. Тэгэл саяхан гэл Google-тэй үзэлэнд орлоо. Тэгээ бүтээл нь зарагдаал герман худалдаад авчиж байгаа байхгүй. Сурахад хизээч ороодгүй хизээч эртдэггүй гэдэг ээжийн бас гоё философи юм үү те. Тэр яг ингээд амар гоё нөлөөлж ин ээж хоёр дахь үзэлнэ бэлдээ явж байгаа те. Манай ээж тэр гоё мэдрэмж бүтээлүүд нь бүр үнэхээр ингээд зүрхэнд хүрдэг. За гүйцэтгэлийн юм бүр төгс гүйцэтгэл биш юм шиг харагдана. Гэхдээ тэр нэг юм мэдрэмжийн нэг зүрхэнд хүрдэг. Тэр утгаараа ээжийн бүтээл ингээ урлагийн бүтээл болоод ялангуяа гадаад худалдаж авч байгаа юмсан тий. Фольш,
Герман гээд өөр Америк тэгээд өөр гоё монгол хүмүүс заасан. Тэнгүүд тэр нэг хөрх юм байна. Манай ээж чинь манай охиныг харж өгөх амар дуртай тий. Хүүхд харуулна гэвэл бүр хайрын санагдаж байгаа байхгүй. Тэгэд би ээжтэйс байхгүй. Үгүй ээ би та нар хүүхд харуулахгүй би хүүхдэд цэцэрлэгт өгөөд үзье. Та юмаа хий. Тэгээд дээрэс нь би яав болохгүй бол би өөрөө харангаа ингээ өөрөө ажиллаа зохицуулах гээд үзье гэд. Тэгээд сая цэцэрлэгт өгсөн чи ямар ч хэлсэн манай охин амжилттай явж байна. За одоо хоёлаа ингээд нэг амар ажил хэргийн хамтрагч нар яриад байдаг. За хой хүн талаасаа ч юм уу тий. Бас яриулсан одоо таныг хүмүүстэй ингэж харагддаг нэг уран бүтээлч аягүй дайчин залуу. Гэхдээ гэртээ ямар аав байдгийг ингээд талаас нь яриул бас сонирхолтой юм уу? Манай хүн чинь аягүй одоо тааш тий. Ийм аягүй хүн сэдвэр зурдаг, нийгмийн амар шүүмжилдэг. Facebook дээр харах юм бол бас амар юм одоо шүүмжлэгч юм хурц ийм харагддаг. Угаасаа тийм. Гэхдээ арт тусгалсан үгийн адми. Танд бас нэг гэртээ амар гоё энерги авчирдаг зам байдаг. Яг одоо энэ нийгэмд гарч байгаа бэрхшээл ч юм уу, нэг хүнд ууралсан уур ч юм уу, тэр бүгдээ яг тэрд нь хааж чаддаг. Одоо би танаас одоо суралцах хүсдэг зам байхгүй. Одоо жишээлбэл би нэг хүнд гомдсон бол ингээд тэр ингээд миний бодлоос харахгүй би ингээд гэртээ байгаа мөртлөө дүнбичвэл те нэг гонигтай царайлал ингээд бид та тэгтгүү. Шууд таачдаг. Тэгэл өглөө ингээд хошин юм яриад инээгээл нэг намайг инээлгээл эхэлдэг те. Бүх юм шинээр ингээд автомат эхэлдэг. Одоо муудалцсан бол хоёлаа ярилцаар л учраа олчвол тэгээл инээгээл ингээд дуусчихдаг. Яаж тэр сэтгэл хөдлөлүүдийг яг тэр харилцаанд амар гоё ингээд дуусгаж чадаад байна. Миний багын зам бол бас ингээд амар гомдомтгоо. Тэгэл нэг ингээд гомдсон бол ингээд тэр гомдоос өнөө өхөөсөө гэж дотроо бодоод уйлаад орондоо орчоол ингээд гарч ирэхгүй тэгэл хүмүүс намайг шоглол. Хөөе гараад ирээч гэл тийм хөвгдөс яг унган чукагаа ухах юм бол хэдэн сар жилээр гомдох чукаахгүй. За би унган чукагаа авч явах юм бол энэ чинь амьдрахгүй шүү дээ хоёлаа ч ингээд тэ өчигдөр маргацсан бол маргааш нь дахиад маргааш нь хэвээрээ нөгөөдөр нь хэвээрээ сар тийм хүмүүс өдг гэж байгаа шүү дээ. Хоёулаа ингээд хоёр тишээ хараад дуурахгүй бүр ингээд нэг нэгнтэйгээ тийм гэр бүл байдаг гэдэг байгаа байхгүй. Гээл уушлаараа асуудлыг ярьлаа, асуудал шийдэгдлээ. Тэгэд дараагийн амьдрал автомат хийгдлээ. Асуудал шийдэгдсэн бол инээж ханаагаад чи контентээ би контентээ хоёулаа ингээд хөгжиж цаашаа явъя. Тэгэхгүй хоёр талд ингээл шүтээ зуугаад байх юм бол энэ амьдрал чинь сүрэн шүү дээ. Миний юм ааштай чанарыг бас ингээд дааж авч яваад те урлагийн үнэг тэр болгын хүн ойлгохгүй шүү дээ. Тэ ойлгодогт бас их баярлдаг. Одоо жишээ нь юугаа зураад байдаг юм бэ? Тийшэл явах юм гэдэг таахгүй. Одоо жишээ нь хүүхдээ хармаар гэдгүү. Чи хүүхдээ ачааллыг бүгдийг өөр дээр нуруунд дээр авч явж байгаа. Тэ би одоо жишээ нь хүүхдээ нэг ч удаа авсангүй, нэг ч удаа өгсөнгүй. Яагаад гэвэл би нойрны айгүйх асуудалтай байдаг. Шүн ингээд тэгэхэд намайг хайрлаад хөөе хүүхдээ хүргэж өг гэхээсээ илүүтэйгээр би хүргээд өгчий. Тэ энэ хүн унтаг. Цаагаараа ингээд хайр маш их явж идэг тэ. Тэгээ би тэрийг яг өөрөөгөө тайлбарлаад үзье. Яг би жоохон залуу байсан бол гомдлох байсан бич магадгүй. Гэхдээ яг би ингээд алдаа дунаад явгонгууд миний сэтгэлийг юу дүүргдэг юм бэ гэдгийг ойлгоцсон. Одоо та надад ингээд яг физикал юм халамж үзүүлэхээс илүү миний оюун ухаанд амар гоё халамжилдаг, намайг одоо хийж байгаа юм дэмждэг. Айлсвал та амар гоё өөрийнхөө мэдээллийг хуваалцдаг. Ингээд нөгөө нэг юм тархи маань дүүргэж чаддаг, бүр хайраар дүүргэж чаддаг гоё юм. Тэр болохоор тэр нь байгуулгаар та одоо зураад илүү үнцэнтэй. Тэгээд би танаар бахарх нь илүү намайг дүүргдэг. Тийм болохоор ингээд таны цагаас айл болохоор хороохгүй байх нь илүү надад буцаад надад гоё сэтгэл ханамжийг өгөөд байгаа болохоор тэр бүгдээс ингээд чөлөөлөхдөө би нэг тийм гомдлохгүйгээр чөлөөлж чадаад байгаа. Би болохоор амар шуналтай юм урлагийн шуналтай юм баггүй. Маш хурдтайгаар үцгэлэнгээ гаргая. Яг үүндээ 2 жил ингээд амар хурд хугацаа тавьчихад байгаа юм шиг ирнэ. Асар урд өнгөрдөг. Энэ хугацаанд би бүхнийг амжуулах хэрэгтэй болдог тий. Би дээрээс нь ном гаргая гэж хичээж जैन тий. Энэ арт тусгал суугаа авч явна тий. Өөрийгөө бүр хиди туваацсан юм шиг ингээд. Тэгээ нэг шунландаа урлагийн энэ шиг би сайн шунал гэж бодож байгаа. Сайн шунлаас гадна яаж гоё тийж төвлөрөөд юм те. Бүх зүйлийг одоо та контенттэй ч гэсэн ингээд тасралтгүй авч явж байна. Гэхдээ та хийхдээ амар гоё шимтэж төвлөрч идэг. Зургаа бас гоё ингээд үргэлжлүүлээд бүр төлөвлөгөөтэй бүр ажиллаж байна. Дээрэс нь дижитал арт руу бас орсон ингээд нарийн дэлгөөтэй явж байна. Олон тулаа уусан хоосоо оцордог гэдэг үг бол миний бодлоо бас л нэг юм худлаа үгүүдийн нэг явж байгаа юм шиг санагдаж байгаа хгүй. Та киноны салбарч байна,
бүх уран зураг ингээд дэрсний мэдрэмж бүх юм чинь ингээд энэ чадваруудыг нэгэн суулгацсан болохоор та тэр контент руу ч гэсэн 30 минут төвлөрөхөд одоо начиг чадвар одоо сууж байгаа хүний хувьд ингээд 3 цагтаа тэнцүү ч юм уу тийм угаасаа чанар нь гараад байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор тэр олон туулаа гэдгийг зүгээр төвлөрч чадчихвэл чи хэдэн ч туулаа хөөж чадна. Үр дүнд хүрч чадчихвал тий. Тэгэхээр одоо төвлөрсөн тэр үр дүнтэй цаг гэдэг чинь амар чухал байгаа шүү дээ. Тэргээл хэмжигдэж шүү дээ. Тий. Дэлгэцэн авцсан. Өчигдөрхөн зурж эхэлсэн амар гоё. Усаа авчижлээ. Тэгэхээр та тэгэхээр миний бодлоор бүр яг юм дижитал хөрөмжийг ч юм уу бүр тултал нь хэргийг гаргадаг байхгүй. Одоо жишээлбэл анх камер авсан гүнгүүтээ 70 төр 1 2 үзэсгэлэн гаргасан. Зүгээр нэг Европоос нэг таны зургийн өөртөнд гар утас ирсэн тий. Тэгээд би энэ 4-5 сая утсыг зүгээр барьж чадахгүй нэ. Би нэг юм болох хэвээр. За контент хий гэж шууд контент руу орчиж байгаа тий. Тэгэл сая энэ дэлгэцийг бол би бол бүр та хангалттай одоо ингэ аим гоё чулуу болгоно гэдэгт нэг итгэлтэй байгаа. Тийж юмаа бүр гоё тултал шилдэг гэх юм уу. Тэгээд тэр дэлгэц авсан шалтгаан бол арт тусгал гэдэг брэнд гаргана гэж бодож байгаа. Хувцсны брэнд гаргана гэж бодож байгаа. Тэгээд маш гоё зургуудтай, маш гоё загварлаг, дизайнлаг тийм хувцууд утахгүй гарнаа гэдэг маш их хөдөлмөрлөн дахиад бид нарт хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болж байна. Тэгээд зөвүүн дизайнтай, зөвүүн зургуудтай өөрсдийнхөө брэндийг нэ. Тэ? Ээж тус амлсан Нина 41 гэдэг нэртэй бас брэндийг чи гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээ сайхан брэндээр утахгүй уулзах баха. Тэгээ хамтдаа зүтгэе. Манай гэрийн өрөө хамтдаа зүтгэе.